утсан гараагүй л юм. Энэ дээр бол зураг гараагаа байна. Энд чинь юу вэ? Хүчтийн зурагтай дараа. Зүгээр Бийг хийсэн байгаа юм те. тийм энэ 12 онд бүр шийдвэр гарч иж байна. Энэ өргөнөөс чөжин дулааны нөхөдтэй ярьж байна. Дулаан алдагдал малдагдал гэдэг одоо хүн асуудал ярьдаг хүмүүс өөрсдөө ингээл нүцгэн дурбаа. Тэгээд энэ байгууллагууд нь одоо дулаан ирэхгүй байна. Айл өрхүүд нь хүүтэн байна гэдэг чи одоо энэ үстэй. өндөрлөд нөгөө Энэ гүүрийг шийдэлхэн дээр юм уу? Эсвэл энийгээс бол гүүр хийхэн дээр юм уу? Энэ гүрчүүд одоо бүр ашиг таггаа болчихсон. кросс болоод нөгөө нэг бас гэрлэн дохойтой уулзуур болно гэсэн үг байхгүй юу? Үгүй дээшээ алсан гаргаад байна. Энийг Эндээс нь өргөөд үү? тий. Тэгж хийж болдгоо юм уу? Бидний бүгдийн танах уцаагийнхан яалтаа ачаад тоог нь гаргаад тэгээд хүзээ юм тэмдэг зарсан. Хүзээ бидний зөвхөн энэ ороо мороо замаар нууд байсан. Нийлээс бүгдийн хуулийн тэр байгууллагыг шалгавал. Энэ зам зургийнхны авсан. Дулаан цэвэр хоёлоо. Тэгээ шилжүүлж жоод энэ дээр юм барих гэж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгж чумаа зайлуулж шүү дээ. Тийм л. Тэгээ энэ дээр юм барих. Хизээ гэсэн. Шаатсан шүү. Хин хийж байгаа. Хизээ гэсэн. Эзэн байна уу энэ? За Энд бол одоо нэр эзэн шилжсэн байна. байт юм аа. Дулааныхаа чумаа цааш зайлуулаад энэ дээр юм барих гэж шүү дээ. Тийм үү? Ийм эзэг үү? Энийг юу яа? Энэ газар хийсэн байна л да. ийм одоо Энэ зургийг аваад ашиглахгүй. арчаагүй ийм одоо сэтгэлгүй энэ харалтай ч одоо ямар эзэнтэй газар бол ийм Тийм түнхт байна. оо ноос арай энэ хашаагийн энэ газрын ажил нь хизээ гэсэн хизээ дуусгаж байгаа юм. За. Манай энэ төсвийн дулааныхан хийж байгаа мó энэ компани хийж байгаа хин ч хийдэг байсан энэ газрын цуцалж одоо энэ тогтчуулах ажлыг шинжилгээ зогсоод олон нийт энэ тараас юм гоноод явж байвал айтайхан байна уу? Оо сайхан биш үү? Анхаарах юм юу вэ? Юу ас ийм хүү арга хэмжээ амралтын өдрөөс юм уу байвал зүгээр юм шиг. Маш олон хүн биш те. Тий, одоо амралтын өдрүүдээр ийм өдрүүдэд тоог жоохон нэмий гэж бодож байгаа ер нь санал Тэгээд нэг сая чигтэн дуугаар явахад айгүй хэцүү нөгөө замын хаацсан гүйлт гэхээр бүр явган хүмүүстэйгээ мөргөлчих гээ дандаа баг төрж явсаар бас харлах шиг. одоо энэ дугууны зам талбайг нэмэгдүүлэх гээд гарц орчин яа шийтгэв гэж бид нар яриад хараад явж байгаа нэ. Яг одоо энэ тэр хүмүүстэйгээ бас уулзалдаж иргэдтэйгээ уулзаж санал бодлыг сонссоод дээрээс нь авчирчүүл арга хэмжээнүүдээ бас уялдуулъя гэж. Гонууд бол айгүй жоохон диаметртэй 2-3 км диаметртэй бол явган хүний боломжтой дугуун зам боломжтой заавал машин унаад төгжирдэх шаардлагатай. Тэгээд энэ юунуудын автобусаар ч юм уу нийтийн тээврээр шийддэг бол тэгээд автобус явдаг чиглэл байхгүй тийм газар шууд машин унаад явахгүй ямар хөвгтэй тээврэл үүрэл явуулах юм шүү дээ. Тэгээ зовлон их байна тий. Нэг би нэг зүгээр сая энэгээр халтхан явж ирсэн чинь нэг явж ирсэн. Манайх энэ Баян Монголд өгдөө тэгээд арагшаага ингээд явган хүний гардаг гарцсан юм а тэнд нэг колонк байгаа. Тэр нэг колонк руу ингээд зам хашааг ингээд бүр татаад Ямар колонк вэ тэр нь? Тэр нь одоо шунхлагийн колонк гэдэг ба зүгээр. Тэр яг ингээд явган хүний хүн гарцаар гардаг. Хуучин бол нэг юм явган хүний зам. Танах Баян Монголд байна уу? Баян Монгол. Баян Монголд байна. Тэгээд нэг хойшоогоо нарны зам руу ингээд гарахаар гүүрний доогоор кресэнд доогоор явган хүний гарцаар гараад нэг зам байсан чи тэрийг сүүлцсэн байна. Нэг тийм ингээд төмөршаад татцсан. Тэгээд одоо хүн дандаа явган шороогоор яваад тэрэгтэй хүмүүс явж байгаа би харахаар хэцүү юм. Бүр машин замаар хүүхдэд ирсэн явж байна. Тэрийг нэг яаж өгч. За тэгээд тэрний байшин тэгээд гол нэг утас байдаг. Тийш зөндөө хийсэн. Тийм үү. Тэмдэглээд аваар ориглоо. Ер нь тэрийгээр бид нар очиж газар дээр нь явж үзье гэж зөвлөдөд байгаа. Тэр хэсэг юм байна л да. Одоо энэ урагшаа юу руу гараад пресс гараад прессээс урагшаа даваад тэр сарууд Баян Монгол биш ордог гарч айгүй хэцүү. Бүр нэг бол тойрж байгаа, нэг бол бүр энэ талаараа тойрж байгаа. Явган уудны хон бол хотын төвс энэ хоёроо 3 км л авах.
100 дулаахан дулаачхаа авчихад заавал машин барь. Явган зам, дугуун замыг гаргаж игээд одоо яг энэ ажлуудыг бид нэр хараад явж байна. Танаа тэрийгээр бид нар газар дээр нь очно. За уцаа үлдээч юм. За тэгээ. За тэр юм бэлээ. Амар гадуур яг зургаараа энэний цаагаар урагшаагаа нэг гарч байгаа. Гэтэ эднээ төлөвлөлтөн дээр ярьдаг байхгүй. Яг тэгж байгаа. Тийм үү. Тэгээ хизээ дуусах юм. Юу бий гэсэн. Тэгээ одоо энэ автомагаас нь дуусах үед Одоо би андуургол энэ дээр үе сүрэнгаа мөн биз дээ. Бас энэ үйл ажиллагаатай танилцаа явж байна. Санаагаар бол одоо дөнгөсөө яриад явж байгаа. Бас ингээд ард түмнийг юм нэг өдөр тийм ээ. Залуучууд хүүхдүүд маань өөрсдийнхөө хүслээ ийм цагаан чөлөөтэй өргөн дэлгэр хэдийгээр цагаагаар хүүтийн сэрүүн боловч тийм ээ. Хүмүүс маш их баяр баясгалтай сайхан байна гэж бодож байна. Тэгээд эргэн хүнийхээ хувьд хүсгээд энэ арга хэмжээ болдог бол тийм ээ. Сард нэг сар болгон нэг хагасанд болгочвол зүгээр үү. Тийм. Одоо л айгу таарч. Тэр нь уг нь их хэрэгтэй айл гэр бүлдэж гисэн гэр бүлийн одоо гэр бүлийн уур амьсгал хүүхдүүдийн сайхан тоглох хөгжилдөх тийм залуусын бас чөлөөтэй өшөө хоорондоо сайхан ярилцж хөлцөх тийм эрүүл бас одоо ингээд хамт олноороо найз нөхдөөрөө гэр бүлээрээ цаг заваа өнгөрөөх юм боломжийг өгнө. Тийм. Одоо сард ядаж нэг удаа байвал зүгээр юм. Машингүй өдргээд ер нь явдаг. Тэгэл энэ мэдээллийг тийм ээ хурдан болоосоо гэдэг тэр хоногийг бас надтай адилхан хүсэн хүлээдэг хүмүүс маш байдаг ба. Тэгээ та нар минь бас энийг бас ард түмнийхээ үгээс сонсоод тийм ээ энэ өдрөдөг өшөө олон болгоод бас бидний зүгээс маш их баяртай л байна. За тэгээ та бүхэнд ажиллах юм шиг. Миний хувийн бодол энэ хацуурын газрын нэг хурдны хязгаарлалтыг нэг жаахан өндөр болгож өгвөл одоо гадаадын орнууд ч ингээл ямар ч асуудалгүй явж. Манай ч нөгөө шигүү учраас ингээл нэгнийхээ урдуур хягуурах гал. Тэгээ тэрнээсээ болоод бухимддаг, уралдаг, төвжирдэг асуудал байгаад байгаа юм болов гэж би зүгээр хувийн бодол. Тэгээ энэ өнөөдөр 2-3 арга хэмжээ зэрэг давхцаж байна. Нэгдүгээрт нь автомашингүй өдөр, хоёрт нь жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Иргэд оршин суугчтай илүү идэвхтэй спортлог бас тэгээд амьдралын зөв хэмнэлттэй байх, гэр бүлээр хамт олноороо гүйж алхаж одоо бас чөлөө цагаа зөв өнгөрөөх ийм боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар марафон 2019-ийн одоо арга хэмжээг зохион байгуулж байна. Дээрээс нь энэ автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээр үр хүүхдүүдтэйгээ найз нөхөдтэйгээ их идэвхтэй оролцож байна. Тэгээд энэ өдрийг бас ашиглаад гудамжаар зарим удаа газруудаар явж энэ иргэдийнхаа нөгөө яриад байдаг зам дэд үсттэй холбоотой замын орц гарц явгуу хүний одоо гарц замыг сайжруулах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, илүү аюулгүй орчныг бүрдүүлэх талаар бас зарим асуудлуудыг газар дээр нь үзэж харж дээрээс нь иргэдийнхаа одоо санал бодлыг сонслоо уулзалдаж байна. Яг энэ автомашингүй өдрийг зөвхөн жилд нэг удаа биш. Цаашлаа зуны энэ дулаан улирлд цаг агаарын таата ийм улирлд зөвхөн ганц өдөр биш ирнэ сар болгон дор хаяж одоо нэг өдөр хагасаа өдөр байвал их одоо айтайхан ийм орчныг бүрдүүлээд өгөх юм бол аюулгүй байдлыг хангаад өгөх юм бол иргэдэд маань их хэрэгтэй зүйл бас болох юм байна гэдэг талаар саналыг сонсож байна, ярилцаж байна. Энэ өдрийг ингээд сардаа нэг удаа зохион байгуулаад байх юм бол ядаж төгжирж бөглөрөөд стресстэй байхгүй хагас үдэн сайн гэр бүлийн айл өрхийн уур амьсгалыг одоо бас цаг завыг зөв өнгөрөөх тэр хэрээрээ айл одоо өрхийн одоо амьдрал уур амьсгал гэр бүлийн харилцаа үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх гэр бүлийн цагаа гаргах найз нөхөдтэйгөө хамт олонтойгоо ингээд алхах зугаалах боломжийг бүрдүүлэх орчныг бас бий болох талаас нь асуудлыг харж шийдвэрлэх нь зүйтэй юм байна гэж ингэж бодож байна. Гэтэ цааш нь бас судалж үзээд болж өгөөс ардаа нэг удаа энэ арга хэмжээг дахин одоо зохион байгуулдаг болгоё гэж. Зуны үйлрэлт тий. Гэхдээ өшөө ямар одоо арга хэмжээгээр энийг сайхан баяжуулж хөгжүүлж тэгээд өргөн хүрээтэй олон хүнийг оролцуулсан үндэсний түүх соёл уламжлал за тэгээд одоо онцлогоо сурчсан таниулсан харуулсан хөгжүүлсэн залуучууд хүүхдүүдийн хөгжлийг дэмжсэн бүх талын энэ одоо оролцсон арга хэмжээнүүдийг зохион байгуулахын боломжийг бүрдүүлэх замаар энэ өдрийг цааш нь олшуулах хэрэгтэй байна л гэж бодож байна. За